би өнөөдөр та бүхэнд Word дээр багнан бичиглэлээр илэрхийллүүдийг яаж бичих талаар танилцуулъя гэж бодож байна. Яагаад гэвэл энэ Word дээр энэ багнан бичиглэлээр бичихэд их төвөгтэй байдаг хүмүүсийн бичсэн зүйл дээр бол бас нэлээд асуудлууд харагддаг. Яг харгалзаа орны доор одоо яг бичих ёстой орнуудыг энэ бичээгүй ч юм уу, аль эсвэл одоо тэмдгийн зохих газар нь тавиагүй ийм одоо зөвлөд ажиглагддаг. Тийм учраас би та бүхэнд өнөөдөр энэ яаж бичдгээ өөрийнхөө туршлагыг бас харуулъя гэж бодсон юм аа. За энийг яадаг одоо энэ дээр би ингээд нэмэх асахыг үйлдэлийг ингээд хийцсэн байна. За тэгвэл би одоо яаж бичдгээ харуулъя. Excel дээр за би тодорхой харагдуулахын тулд ингээд том болгоцсон байгаа. Excel дээр ингээд яг тоогоо багтахаар хэмжээтэй нарийнхан тоонуудыг үүсгэж авч байгаа. Тэн дээр ингээд тоонуудаа бичээд яг багна нүд тус бүрд нь ингээд бичээ явахлаар хөдлөхгүй мөн одоо яг харгалзах орны доор нөгөө тооных нь харгалзах орнуудыг бичиж болтгоор онцлогтой юм аа. За одоо энэ 435-48-аар үржүүлэх үйлдэлийг харуулъя. За энэ дээр яг өгөхлөөр үржүүлэх үйлдэлийнхаа тэмдгийг тавина. Тэгэхээр энэ хоёр нүдэ нийлүүлж агаад ингээд нэгтгэждэг. За тэгин гутаа энэ дээр одоо үржүүлэх үйлдэлийнхаа тэмдгийг тавина. За үржүүлэх үйлдлийн тэмдгийг символоос авч тавьж байгаа. За тэгээд магадгүй одоо энэ одоо юу яах юм бол энэ хүч барилттай байж болно тэгвэл яг ингээ голлуулчихна. За тэгчээд одоо зураас татах ёстой. Зураас татахтаа яах вэ гэхээр энэ хүснэлтнийхээ энэ дээр нүдний дээдлэр зурсан байгаа энэ хуулийг нь авчна. За ингээ зураас татагдчихж байгаа. За одоо 8-аараа өрчүүлнэ. 5-8-ын 40. За 3-8-ын 24. Хойноос шилжиж ирсэн дөрөвтэйг нэлээ 8 боллоо. 4-8-ийн 32. Хойноос 2 ирсэн 34. За одоо 4-өр үржүүлье. 5-4-ийн 20. За 3-4-ийн 12, 14 болно. 4-4-ийн 16, 17 болно. За одоо энд бас нэмэх үйлдлийн тэмдгийг тавих хэрэгтэй. Тэр нэмэх үйлдэлийнхаа тэмдгийг нэг зай аваад нэмэх үйлдэлийнхаа тэмдгийг тавьчихна. Зай авахгүй болоо нөгөө юу гэж ойлгоод томьёо бичих чинь гэж ойлгоод бас нэлээ өөр юмнуудыг гараа явчихдаг юм талтаа. Тийм учраас зай авчаад бичвэл зүгээрээ. За одоо доогуур зураасаа зурж өгнө. Мөн одоо төрүүлжийнхээ аргаар зурчин ингээд энэ одоо хүснэгт зурдаг хэсгээсээ зөвхөн дээдлийг нь зурсан хэсгийг аваад зурчих юм байна. За одоо энэ дээр нийлбэрээ олоо тавьчихна. Тэг 8. За энд тэг. За энд 2 болчихлоо. За нэг шалгачээ 40, 24, 42, 20, 12. За голчин нэмэх үйлдэл шалгачээ за болсон байна. За тэгин гутаа одоо энийгээ ингээд буулаад авчна. Ингэж буулж авчаад за Word дээр авчираад за зураг болгоо гаргачихна. Тэгэхгүй бол бас хөдлөө дэвш тийш яваа юм уу эсвэл хойно урд нь бичиж болохгүй асуудалтай байдаг. Тэгвэл зураг болгоо гаргачихна. Ингээд дөрвөлжин шугамтайгаа байж болно. Хэрвээ дөрвөлжин шугамын арилгыг ивэл бас болно. Энэ формат гэсэн систем руугаа ороод энэ color гэдгийг авахаар энэ дээр ингээд ийм олон хуулиар янз бүрийн байдалтай болгож болно. За энэ хуулийг авчээ. За тэгээд зураг энэ чи одоо хаашаа бол хаашаа хөдөлгөж болно. За ингэж авчаад ингээд энд авчираад тавьж болно, энд авчираад тавьж болно. Хаанч авчираад ингээд энэ дуртай газараа байрлуулах боломжтой болчихж байгаа маа. За ингэж багнан бичлэгээр одоо илэрхийллүүдэд бичээд ажлын хуудас боловсруулах, хүүхдэд бодуулах,
трансметрал энэ их хөтөлбөрөөр боловсруулахдаа ийм байдлаар бичвэл зүгээрээ та бүхэн туршаад үзээрэй. За дараагийн нэг зүйлийг танилцуулъя. За ямар нэгэн хэмжээгээр том хэмжээгээр ингээд зураг юм уу хүснэгт газрын зураг эсвэл оюуны зураглал ч юм уу хэвлэх шаардлагатай боллоо гэж бодъё. Тэгэхээр Word дээр хэвлэхэд бол хэцүү байдаг. Яг л манай бидний хэрэгэлдэг принтер ихэвчлэн A4 цаасан дээр хэвлэдэг. Тийм учраас Word дээр энийг одоо энэ том хэмжээгээр хэвлэхэд хэцүү байдаг учраас би яаж хэвлэдэг вэ гэхээр энэ зураг хуулж аваад мэдээж том хэмжээтэй томорхороо сарниндгүй ийм зургийг хайлтаараа олж аваад тэгээ хуулж авчаад тэгээд Excel рүүгээ ороод за тэгээ Excel дээрээ ингээд нөгөө зургаа оруулчих. За ингэж оруулчаад одоо нөгөө хуудсандаа тохируулахын тулд print preview дээрээ дараад за ингэчээд буцаад ингээд орчихно. Тэгэхээр энэ дээр нөгөө энэ хуудасны тасархай шугам гараад ирж байгаа. Тийм учраас одоо хідэн хуудсыг эзлүүлж хийх вэ гэдгээ энэ дээрээс харж болно. За одоо энэ зураг маань энд байхад энэ зураг хоёр хуудсыг эзлүүлээд хийчихье. За ингээд хоёр хуудсыг эзлүүлээд хийчихнэ. За шаардлагатай гэвэл 4 хуудсыг 6 хуудсыг эзлүүлээд хийх шаардлагатай бол тэгж томруулж болно. За би энэ дээр ингээ 2 хуудсыг эзлүүлээ хийчлээ. За одоо тэгин гутаа яах вэ гэхээр хэвлэх командаа өгөөд тэгээ хэвлэлчин. Ингээд хоёр тусдаа цаасан дээр гараад ирнэ. За би ингээд хоёр цаас эзлүүлээд хэвлээд ирсэн байна. За одоо энийг ингээд нийлүүлээд наачнаа. Ингээд хайчлаад нийлүүлээд наачна. За ингээд би 2 цаас эзлүүлээд морио хэвлэлчлээ. Одоо энийг хүүхдүүдтэй өгөөд бодуулахад хэвтэйхэн болчлоо.